Сайн бацхан өрхмөд үзэгчтэй. Таны мэдхүү хэлээрэ ураатай Занга ТV-гийн цоошин дугаар эрхэм үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За бидний үйл хэрэг дэмжиж эрхэм үзэгч та бүхэн лайк, subscribe дарахаа битээ мартаарай. За энэ удаагийн дугаараар биднэрт Монголын түүхийг ярьж өгөхөөр судлаач бэлгүү, судлаач Тод миний би энд сууж байна. За танд өглөөний мэд хүргэе. За чамд бас өглөөний мэд хүргэе. За өмнөх дугаар дээр хоёул сүн улсын дайны талаар Тэ явц ер нь ямар шүү байгаа. За би бол одоо ерөөсөө гайхаад байгаа зүйл нь яагаад одоо хобилаа одоо ингээд 10 хоног архитал гэж явдаг байна. Ко юм нэрээ сони юм. Гівгэн тарин хобилаа нэг ерөөсөө энэ тулаанд орхоо болчиход байгаа юм. Аха. Одоо энийг одоо хобилаа өөрөө л мэдчихлээсэн байл. Одоо яста тэгжил байсан багтаа ялцчих. Бас нэрээс нь бусаж анжтын тулдаанд ороод байгаа шүү дээ. Тэ. Тэгэхэр чин зэрэг хобилаа яагаад ингэж байна? Бас нэг юу байгаа. Ирэх зүйл гарч ирнэ. За тэгээ бас нэг ямар асуулт байсан. Энэ хобилаа гэдэг нэр чинь өөрөө нөгөө та бүхэн нэг ярьж илүү? Үгүй. Ярьж байгаа те. Хобилагийн нэрийн талаар дараа тодорхой ярьж болно. За дараа тодорхой яриа. За дараа тодорхой яриа. Хобилаа өөрөө бас нэг гарч ирэх ёстой шүү дээ. Аа. За Монголын эзэнт гүрний баруун зүг. Хүлээгүү ханху жанждаа зөвлөллөө. Байж юу? Мөн Сунжак энэ одоо түрэг жанжин байгаа. За тэгээд Шонхор Бух төмөр гэдэг чинь Чичээ хаатны хүү штэ. Бух төмөр. Сугунчан гэд нэг юм одоо Кедан зөрчин жанжин байгаа. За энэ жанжтыг ингээд цуглуулсан. За тэгээ бас өөрт нь бас хадаан бас байлдаж яваа шүү дээ. Өөрийнх нь дигнэнд. Бид нэр Багдад руу довтлоход ер нь бол өмнө нь энэ газар нутагтаар туршлагатай байсан болохоор Байжууг манлай болгож явуулах санаа байна. Байжуу юу гэж бодож байна? Тэгье хүлээгүй эзэнтэй. Би явъя. Чиний араас харин Бух төмөр сугучаанаар баруун гарын цэрэг болж явах ёстой шүү. Гэхдээ чи Шонхрыг дагуулад яваарай. Шонхор жанжин чамд их тус болно. Харин Сэлжукийн султанаар бол биднийг бол дэмжинэ. Тэгэд ч Анатолиад байгаа 11 бүргэдийн үрийг ер нь бол Байжуу Шонхор тооёр л олох хэрэгтэй. Туршуулууд тэнцээ 11 бүргэдийн үр байна гэж хэлсэн. Харин дараагийн бүргэдийн өрүүд Багдадын газар нутаг болон Сирийн газар нутаг дээр байгаа юм байна. Тэгэхээр энэ хавийн бүргэдийн өрүүдийг бүгдийг нь олж устгах хэрэгтэй. Нэг л бүргэдийн өрүүлдэж болохгүй гэдгийг та нар их биш мэдж байгаа. Хорсааны бүргэдийн өрүүд ер нь бол бүгд илэрсэн. Бараг 40-од юм илэрсэн. Мөн Персийн нутаг дээр байсан. Бүгдээрээ тус бүр очиод устдаг. Ойлголоо. Низаритийн бүргэдийн үрийн бас нэг салбар. Байжуу жанжин. За энд нэг бүргэдийн үр байна. Нутгийн газар чи зөвлөсөн биз. Хэлсэн. Угаагүй ядууны гуйлагчинд өмнө нь авдралт хасахад л шууд заагаад өгсөн шүү дээ. За. Нэг муу угаагүй гуйлагчныг амьдралынх нь амзуулгыг дээшлүүлчихэд аал орчдын нэг бүлгийг ч гэсэн олно гэдэг чинь бид нар ерэн зөв юм хийгээд байгаа биш үү? Их цадтай юм байна. Шүн авир шүү. Ойлголоо. Цэргүүдийн бэлтгэл сургалт сайн биз? Сайн. Өнөө шин орно. Ойлголоо. Тэр шин. Хүлээгүй юуны Байжуугийн цэргүүд гартаа нэг юм арцгаар ивэр шиг юм ингээ барьцсан. Гутландаа бас нэг тийм одоо альтергүй тийм одоо нэг юм угалцсан байгаа. Дэшиг ингээ авч гэлдэг. Их цадраа. Бүгд. За Байжуу ласаа сарж байгаа. Би энэ дотор бараг 100-аад ассан юм байгаа гэж бодож байгаа шүү. Багаар одоход. Би ч гэсэн ялгаагүй.
Тэгвэл араас нэмж 200 зэрэг авирал. Ойлголоо. Хэрвээ Ассасины нүрийг бүгднийг нь устгах юм бол би бамбарыг шидэ. Ойлгомжтой. Тэгтээ хүлээ. 200 зэргийг би өдөртөж байна. Жанжаан таард байж л та хэрэггүй. Ассасинуудыг өөрийн гараар устгах нь би тэгээд цэрэгтэй найдаад ард нь байж явах хэрэггүй. Их эзэн Чингис хаан ч ингэж байхаагүй юм шүү. Үргэлж өөрөө цэрэгээ малайлж оройлж явж байсан юм шүү. Араас нь л орцоо. За байж өөр ингээд авирч байгаа ч гэж байгаа юм. За ингээд гарлаа. Яг энд байна. Тэнд нэг хатны агуу. Харуулал та. Мэдээ өгнө шүү. Сумаа бэлд. Яг дуурж. Соломаа гадаа. Соло халмагаа нэгэн хоёр хүн ярьж. Энд. Ямар ч юм яхаа. Чулуу шүү дээ. Нөгөө хоёр нь гайхлаа шүү дээ. Чулуунлаа харав. Хайлан. Үнэн байна. Бүрд юу вэ? Бүх зэрэгүүд бүгдээрээ бамбар. Нэг гартаа бамбараар. Бамбараасаа. Миний арасаа. Дотор нороод. Яг нэг үүрэн дотор нороод. За үнэхээр яг тэнцээ бол 200-аад асас юм бол байсан. За яг өөрөө 300 зэрэг дагуулж орж ирээд байна. Хайр найргүй халаан болсон. За яг энэ үүрэн доторх тулалтаан бол өстой аимшигтай. Ингээл нэг зэрэгтэй байлдаал ингэж дараагийн зэрэгтэй байлдаал. За өстой аимшигтай тайм болсон. Өшөө цаашаа бүгдийг хят өшөөл гуйсныг идэрч өшөөл гуйхгүй тай. Хэнийг ч олдож болохгүй.Ооцлогчд бид нар тэрэггүй. Гэхдээ яд ч нэг 2 3-ыг нь олдоо дараагийнх нь хилүүлэх юм уу? Идэр чинь хилдэггүй юм. Бүгдийг аль. Ойлголоо. За ингэж байж орж ирээд байна. Алж чадчихлаа. Иран, Муганы өндөрлөг улсын нэгэн хатны агуу Шонхор жанж. Тэр жимээр янгэр ирвс буудаг. Нутгийн иргэдэгчсэн. Яг тэр жимийн цаана бас нэг бүрэгд өөр байгаа гэж хэлсэн. Энэ үнэн үү? Үнэ. Нутгийн нэг хончинд нэг толом алт өгсөн чинь заагаал өгсөн л дөө. Тэр онч найдар. Чи Персил мэднэз. Мэднэ. Илмэрчлээд. Тэд бүрэгд өөр байгаа юу? Тийм ээ. Бага эзэнтэй. Бага гэж хэлж байна. Худлаа хэлсэн бол өөрөө чинь толгойг аавна гэж хэл. Худлаа хэлсэн бол толгойгоо болно гэдгээ мэдж байгааз мэдж байгаа. Чи нутгийн хүн байж яагаад бүрэгдийн үрийг зааж игж байгаа? Тэд нар чинь биднүсийг дарамтлж биднүсээс татвар авч биднүсийн мал хүүг дээрэмддэг. Эднүсийг их зовоод юм байна. Дээрэмддэг ч юм байна. За. Ойлгомжтой. Тэгвэл миний хараас ор. Тинчээ баг ярина 200 300 зэрэг байж магадгүй. Хэд байгаа в тинчээ? Яг 400 асас юм байна. 400 асас юм байгаа гинэ Шонхор эзэнтэй. Тийм үү. Хангалттай тоо. 500 зэрэг дагуулад оруулъя. Чимээ бити гаргаараа. Миний араас. За ингэж юм нарийн жимээр монголчууд хадны их цадны нарийн жимээр гэдэг. Нэг үлдэж байгаа. Та бүр кино шиг ярьдаг болчихно ингээс. Яг ингэж гүйлдээд ороод ирж байгаа. Үүдэн тэр. Тийм. Эхний зэрэг тэр үү. Наад бол чинь жижлэр утгаар маш сайн мэржлээ. Хариуд нь жижлэр утгаа шийдэх хэрэгтэй. 3 харуулаа. Тийшээгээ чулуу шидэхэд тийшээ анхаарал хандуулж таараа. Тэгэхээр яг наад 3-ын хүзүүнд шидэж шүү. Ойлгомжтой. Чулуугаа шид. Яг чулуу ингээд бууж байгаа шүү. Яг чулуу шүү. 3 харуулна ингээд гайхаад харангуут нь шид. Яг хүзүүнд данж байгаа. Чимээгөөг хоолонд болсон болохоор хинч ойлж чадаагүй. Тэгвэл наад. Яг ингээд цус садраад ингээд хутгаас олчвол наадах ч ярьж магадгүй шүү. Алуу, хутганы хашнаас барь. Цагийн зүүн дагавар үлээд гэж наадгаа. Суул. Одоо наад бол чимээг өгч байгаа. Тутгшоор. Бамбраа. Эхлээд гиндж магадгүй. Тийм болохоор би орно. Шонхор эзэнтэй. Та
Та эрсдчихвэл би хэрвээ энэ эрсдлийг үүрэхгүй бол та нарын жанжин байгаад яа дээ. Миний өнөөс. За ингээд татгаш ороод байлж байгаа. За энэ басны бүрэгдийн үрийг шонхор илрүүлж байна. За байж уу шонхор. За мөн энэ бух төмөр гих зэргийн жанжингууд тэр заацсан бүрэгдийн үрүүдийг нь ээлж очиж. Одоо шинийн цагаар очиж. Хаана байна байдаг? Аль агуу хамаар ордог. Бүгднийг нь орчиж дотор нь алж чадсанаар нийт 100 гаруй бүрэгдийн үрийг яг алж чадчих устгасан байна. Хорсааны нутаг болон Персийн газар нутагтаар байсан 100 гаруй бүрэгдийн өрүүдийг устгалаа. Бид нар бас жоохон хохирол үтсэ. Биднээс яах вэ? 200 цэрэг бас энэ тул танд байхгүй болсон л доо. Гэхдээ тэднүүсийн маш олон цэргүүдийг алсан. Хүлээгүй эзэнтэй. Толгой бол хамгийн том баримт. Баримтаа тэгээ харуулаач та нар. Баримтыг харуул. Амар бол асисины толгой өмнө өнгөрч байгаа. Хүлээгүй байна юу? Одоо хүлээгүй юм. Зүйтэй. Зүв байна. Өшөө бүрэгдийн өрүүд байгаа юу? Нутгийн газарчид энэ хавар байгаа гэсэн бүх бүрэгдийн өрүүдийг бид нар хайсан. Бүгдийг олсон. Одоо өөр дахиад нэг 70 бүрэгдийн өр байгаа эсэх нь мэддэхгүй байна. Тэгвэл дахиад туршуул явуул. 100 гаруй устгах чад байгаа. За. Ойлгомжтой. Өшөө хийдэж байгаа юм билээ. Хичнээн асасин байгаа юм билээ. Энэ муу асасинуудыг, энэ муу бүх хашин ширгэлэгч нарыг үнцээр нустгахгүй бол эднийг игнэгээд хилээл байх болно. Хайрын хаан хүүг эднэр чинь яаж гиндүүлж дайрлаа? Эднэр чинь бүр айран босгож чадхаар хүмүүс 100 бол багдаж байна та нарт. Багдаж байгаа шүү. Энэ том өргөн уудам хад асахтай газар нутагт өшөө дахиад байгаа. Өшөө нуугдсан байж магадгүй хэмээн нутгийн тариачид, нутгийн малчид, нутгийн гуйлагчдыг хайр найргүй баяжуул, мөнгийг нь өг. Алт бити харамл. Хайр найргүй алт өг. Эднүүсийн алтыг дараад нь бид нэр хамаагүй их хэд нуулаад авчина. Бид нар гаргасан гарцны алтнаасаа 10 дахин илүү алт эргэж олж авна. Дээрэмцэн тэр хураас алтаа байна. Энд байгаа. Хэр зэрэг их алт уу? Эн чинь бараг ер нь 50 тэмээ, 60 тэмээ алт байгаа. Бүгднгээс нураас. Гаргаад ир. Алтаас гэж байгаа. 50 тэмээ, 60 тэмээ алт. Энэ бол зөвхөн эхнийх хүлээгүй эзэнтэй. Бүрэгдийн өрүүдийг бид нэр илрүүлчихэд алт баялагийг нь дээрэмцгээсэн. Бид нар 100 гаруй илрүүллээ. Дээдс минь танд нэг үннийг хэлье. 2000 тэмээ алт бид нар гаргаж авч чадлаа. Эдгээр ийм их баян байна. Тийм ээ. Дээрэмдэж, тонол хийж ингэж эхэлж байз. Нутгийн ядуу ардууд тараа наадуулаа. Бид наадахар чи яадаг юм? Дараагийн газар нутгийг эзлэхэд нутгийн эзэд нутгийн ард түмнийг худалдахад наадах чинь хэрэг болно. Харин жинхэнэ хуршаахын баялаг хэмжээ хязгааргүй их байгаа та. Ядуу хідэн хүмүүсийг баяжуулчих. Тэгэхэд наадуулчин бүрэгдийн үүрүүдийг зааж өглгүй яадаг юм? Зааж өгч л тараа. Энэ санааг хэрэгжүүл. Шонхроо. Бух төмрөө. Та нар намайг сонсож байгаа биз? Байж уу? Хэд буха? Санжаар. Сонсож байна уу та нар? Сонсож байна уу? Хүлээгүй эзэнтэй. Өөрсдийнхөө өвөрт нэг зоос хийгээд үзээрэй. Алтанд шунаад үзээрэй та нар. Энэ муу алуурчдын алтанд шунаад үзээрэй. Толгойг болно гэж мэдэн шүү. Би хатуу анхаарууллаа шүү. Харин наад алтаа тараа. Дараагийн бүрэгдийн өрүүдийг олоход нутгийн иргэдүүдэд тусал. Ойлголоо. Хүлээгүй эзэнтэй. Явж олно. Энэ 2000 жин тэмээ яах вэ? 2000 тэмээ алтыг яах вэ? Хэрэг болно.
1000 тэмээг нь хар орон руу явуул. Бусд нь энэ газар нутгийн ноёдыг, энэ газар нутгийг худалдаж авахд илүү хөрөлцөх болно. Хорсан хамгийн чухал түшц газар. Тийм болохоор зэрэг би энд байж байх л болно. Ингээд байж юу? Чи тэр Анатолд байгаа бүрэгдийн өрүүдийг яасан? Би бараг 10-ыг илрүүлчихэд байгаа. Дахиад илрүүл. Байж юу? Би чамд шонхрыг дагалдуулж явуулъя. Анатолын бүрэгдийн өрүүдийг илрүүл. Цагаан гантиг тэнгис. Энэ баруун хязгаар нутаг. Сэлжүкийн газар нутаг дээр байгаа бүх бүрэгдийн өрүүдийг ол Сэлжүкийн султан болон тэднүсийн шадар, тэднүсийн албатуудыг нууцаар алтаар хөхүүлэн дэмж. Найзалж байгаа юм шиг болж байгаад султантаа бити хэлж байгаараа хэлээрэ гэж байгаад бүр дотор байгаа голын үгийн гаргадах. Тэд нэр Анатолд байгаа бүрэгдийн өрүүдийг заалгүй яадаг юм бэ? Хэрвээ Сэлжүкийн султан болон шадруудын дунд хашишины хүн байгаа бол дор нь илрүүл. Дор нь устдаг. Баривчилж аваад хаана байгаа вэ гэж асуувал эдгээр чинь эзнээ хэлэхгүй. Тийм болохоор агал. Исмаилитуудыг хаана байгааг зааж өгсөн хүмүүст өршөөл үзүүлнэ. Ивэл хайрлна. Алт мөнгө хэмжээ хязгааргүй өгж баян болгоно гэж цуу тараа. Би хийсэндээ өөр. Одоо та нар ажиллаа мэдж байгаа бол явцгаа. Ойлголоо. Хүлээгүй зэнтэй. За, энэ одоо хүлээгүйгийн бодлогод одоо алтаар худалдаж эхэлж байгаа шүү дээ. Гэхдээ тэгээд яах юм бэ? Юм уу ядуу хончинд очиод толом дүрэн алт өгөөл станаар хэдүү ярэ сайхан амьдарчих. Бүрэгдүр заагаад өгөөлгөл заагаал өгч мэддэм бол. Тэгнэ алдчих. Тий, хоёрдугаарт тэр асасинчууд ч өөрсдөө тэр хавийн газар нутгийг хамгаалахгүй эргэн тойрны мөрөөрөө гэмгүй байсан арт түмнийг бас дээрэмдэж амьдардаг байхгүй. Тэд нар чинь дээрэмчдийн бүлэг. Орчин үеэр ярих юм бол мафийн бүлэг. Тухайн үеэр ярих юм бол алуурчдын нууц бүлгэн байхгүй. Тэгэхээр тэднэрт дуртайч нутгийнхан байгаа, дургуйч нутгийнхан байгаа. Гэхдээ игнэгээ маш сайн элсүүлдэг. Хашишд оруулдаг. Нэгд хашишд орсон бол тэдний тал болно гэсэн үг. За ийхүү хүлээгүү үйл ажиллагаагаа явуулж эхэлж байлаа. За энэ хүлээгүүгийн энэ үйл ажиллагаа бол амжилтанд хүрсэн. Анатолид байсан бараг ер нь 30-40 бүрэгдийн өрийг бол байж шонхор хоёр илрүүлсэн. Ингээд Сэлжүкийн султанаас тусламж гуйж агаад Килиж Асланаас тусламж гуйж агаад бараг ер нь 30-40 бүрэгдийн өрийг илрүүлж устгасан байна. За ингэж устгаад маш их алтыг нь бас дээрэмдээд хүлээгүү хааны өмнө тавьсан. Одоо хүлээгүү жанжны. Хаанхүү хүлээгүүгийн өмнө ер нь Мерсер илэрсэн байгаа бүрэгдийн өрүүд маш их одоо илрээд алтны өмнө овоороод эхэлсэн. Хоёрдугаарт баримт гэдэг чинь толгой. Алт толгой хоёр хүлээгүүдээр маш их иржсэн. Баримтны нэг л толгойг нь явуулчихж байгаа шүү дээ. Чи одоо хамгийн том баримт өстэй толгойг нь аваад ирнэ гэдэг чинь. За хүлээгүү хаан яг энэ үед бараг ер нь ёстой англи л хийсэн. За тэдэн жин алт хар ором руу явуул. Тэдэн жин алт. За хар ором руу явуул. Тэрийг нь хэрэгэл гээд ингээд эндээ бараг ер нь санхүүгийн тооцоо маягийн юм хийгээд суусан л да. Хорсаанд бол нэлээд сайн бэхжиж байгаа. Ер нь энэ газар зүүн нутгаараасаа үсгэл юм бол Афганистан өөрөө тал руу дайрахад хамгийн боломжтой газар. Дундад Азийн геополитикийн газар. 13 дугаар зууны үеийн Хорсан хүлээгүйнд бэхжижсэн. Тэр чигээрээ Амударя мөрнөөс одоо гантиг цагаан тэнгис хүртэл одоо гантиг тэнгис хүртэл дардаа нэлийн хоолой хүртэл хүлээгүйн тушаал бүгд хэрэгжиж ирсэн байна. Каспий тэнгисийн зүүн хэсэгтээсэн Армян гүржин газар нутгууд дээр байсан бүрэгдийн өрүүдийг бүгднийг устгасан Хедум хаан өөрийнхөө хүүгээрээ 80,000 зэрэг өдөрт болон бид нар бүрэгдийн өрүүдийг илрүүлээд хүрээд ирлээ. Бүх баялгийг нь танд өгье. Толгоонууд нь энэ байна. Би тэгээд 80,000 зэрэгээ дагуулсан
танд хүчөө өгөхөр ирлээ гэж Хедум хурж ирсэн байна. Их сайн байна Хедум. Чи энэ баялагийг өөр тав. Чи өөрийн хүчээр олсон. Энэ баялагаар улс орноо удирд. Харин чи Монголын хаанд татвар төлнө. Энийг эрхвч мэдж байгаа. Чи 80,000 зэрэг дагуулж орж ирж байгаа надад үнэхээр тааламжтай байна. Энэ бол миний хувьд бол бахархал. Таныг буруу номтон лалын шашинтнуудыг хайр найргүй бут нэргээсэ гэж би хүсэж байна. Хичнээн жил манай үнэн алдартны шашин энэ муу лалын шашинтнуудад доромжлуулж энэ шийтийн бурангуй явдал дээрлэхүүлж явах юм бэ. Одоо манай агуу Христос мандах цаг болсон. Тийм болохоор зэрэг танд манай армян үнэнчээр зүтгэж байгаа. Гүржүүд ч гэсэн танд цэргээ явуулъя гэж хэлж байлаа. Их баяртай мэдээ байна. 80,000 цэргийг нь би ивэлдэ багтаач. Харин та нар өөрсдөө надад нэгтээд мөр зэрэгцээд байлдвал их сайн байна. Танд үнчээр зүтгэе. Хан хүүхлээгүй. Боллоо. Гарч болно. Мөнгө хахад энэ мэдээг хүрэг. Ямар ч лсэн бүрэгдийн өрөөдийг бид нэр илрүүлээд дундад Азад байсан бүрэгдийн өрөөдийг бүгдийг илрүүллээ. Одоо өшөө бүрэгдийн өрөөд Ирак болон Сирийн нутаг мөн Мисрийн нутагт л байгаа. Энэ газар нутгийн бүх бүрэгдийн өрийг цэвэрлсэн. Эзэлсэн агуунуудыг нь яасан? Бүгднийг тесэлж нураасан гэж хэлж байлаа шүү. Бүх жанжид. Ойлгомжтой. Хадаан бас 15 бүрэгдийн өр илрүүлсэн. Бүгднийг нь устгаад баялагийг нь тоноод тань руу 70 тэмээтэй алтыг нь явуулсан байна. Ер нь ингээд энэ бүрэгдийн өрүүдийг л тоноод байхад бид нар баяжчих юм шүү. Хүлээгүй эзэнтэй. Баяжхын хувьд бол баяжна. Гэхдээ дайны дараа бүгд олзоо хуваана. Одоо байгаа баялагийг бид нар дайнд зарцуулах болно. Өшөө нэмж цэрэг илсүүлэхэд чи яадаг юм? Бидэнд хэрэг болно. Би бол их засгийг гүйцэтгэж явах хүн. Миний өвөг эцгийн байгуулсан улс бол цэрэг иргэний ардчилтаа ус. Их засгаас би зорчихгүй. Талууд руу илж явуул. Дундад Азийн бүх бүрэгдийн өрүүд устгагдсан гэж хэл. Ойлголоо. Хүлээгүй үстэнтэй. За одоо ингээд ийм мэдэрс. Монголын эзэнт гүрний нийслэл хар хорин хот мөнгө хааны өргөө. Өрн зүгээс хүлээгүйгээс баяртай мэдэрж ил байна. Жинжингээр алт ирээдл. Өмнө зүгээс харин урайхатай жанжнаас гомдол яриад байх юм. Хувлаа байлдахгүй ингээд. Энэ ер нь яагаад байгаа юм болоо? Яагаад алгуурлаад байгаа юм бол? Байдар ханху байхгүй болсон гэж би сонссон. Яагаад ч юм бэ сэтгэл донд урч байгаа юм шиг харамсаад байгаа сэтгэл төрж байна. Энэ хувлаад бид найдаад явуулахад яагаад өмнө зүгээс баяртай мэдээрэхгүй гомдол ирдэг байна? Өмнө зүг рүү хангалттай зэрэг явуулсан шүү дээ. Хангалттай арын хүч явуулсан. Хувлаа кафенаас цаашаа явахгүй гэдэг. Харин хувлагийн жанжид, хувлагийн шадрууд, хувлаа нэг тушаалаар 2 жижиг хотыг эзэлсэн байна. Хөхмөр дээр тулчаад хувлаараас явахгүй байгаа нэг сонирн байна. Миний толгойг эргүүлж илээ. Яагаад байгаа юм бол? Юу ч гэсэн талаар бас нэг бодож үзье. Юу ч гэсэн бодож үзье. Монголын талнуудаг хар хормын ойролцоо мөргөлчд байлаа. 64 мөргөлчин Мишэтэд хурж иржээ. Мөн хаан их мэрэгдэг хизээ цуглуулж ном аялцуулт юм бол мэдгүй үз юм аа. Одоо дайны байдалд байгаа болохоор мөнх эзэнтэн их мэрэгдийг цуглуулахгүй байгаа. Тэгж байгаад их ордондоо их мэрэгдээ цуглуулах л байлгүй дээ. Ойлголоо. Танаа 10 хүн
маргааш хар орми хажуугаар явна. Мөнх хааны ордон хаагур байдгийг, өргөө хаагур байдгийг мэдээд аваарай. Ойлголоо. Ясэр эзэнтэй. 64 мөргөлж хурж ирсэн байна. За ингээд нөгөөдөл чинь судалсан. Аллах, салам алейкум. За Аллах Тэнгэрийн мэндийг уламжлая. Валейкум салам. За ингээд одоо хар орим дотор худалдаа арилжаа хийгээл юм аваал ингэж байгаа дүр. Мөн хаан тэрүүгээрээдэг одоо тэр бүгднийг мэдж авч байгаа. Энэ бол эсхий гэрүүдтэй. Баруун хэсэг. Монголын ноёдууд амьдардаг юм байна. Энэ бол Аз маягийн уран барилгатай хэсэг. Зүүн хэсэг. Дорн дахны ноёдууд амьдардаг. Тэдний мэргэд. Энэ бол ислам маягийн барилга, уран хийцтэй. Энд ч зөвхөн исламын мөргөлчд болон исламын эрдэмтэд амьдардаг юм байна. Харин энэ Европ маягийн уран барилга хийцтэй. Энд Европын мэргэд болон худалдаач бас ирж амьдардаг. Хар ормын яг энэ гол хэсгээр яг энэ ч мөнх хааны ордон байгаа. Яг энүүгээр орох юм бол энэ хишигтэн зэргүүд хамгаалждаг. Их голын зэргүүд байнга харуул хамгаалалттай байгаа. Тэгэхээр ийшээ орж ирэхэд бидний маш хэцүү туулах нь. Бараг ер нь одоо дайны байдалтайгаа болохоор харуулт хамгаалаж чангалаад 100-аас 150 хишигтэн зэрэг хамгаалдаг юм байна. Гэхдээ 3 хоног хамгаалсны дараа тэд нэр хишигтээс сэлдэг юм байна. Тэр үед л нэг сул тал гарна. Тэрүүгээр ирнэ дайрч орвол боломж юм. Энэ дээвэртэй яг ийм цонхтой яг энд мөнгөн мод байгаа. Энэ мөнгөн модноос 4 төрлийн идэ гоочж байгаа. Харин мөнгөн модны хажууд ингэж байхад яг чанх хойно энчээ их хуралдаа болдог. Их хуралдааны яг энэ талд мөнх хаан байрлдаг юм байна. Хатантайгаа байрлж гинөө. Олон хатантай наадах чинь. Нэг энэ хатантаа, нэг энэ хатныта, нэг энэ хатныта байрладаг. Гэхдээ яг аль хатан дээр очдог мэддэггүй байна. Гэхдээ би нэлээд их мөнгө өгсөний, нэлээд их алт тулсны хүчинд ясэр эзэнтэй. Яг мөнгөн модны хайтлын ордонд 3 хоногийн дараа мөнх хаан байх юм байна. Тэнд хонох юм байна. Тэгэхээр бид нар тийшээ дайруулахын тулд тэр хэсгийн их голын цэргүүдийн ивийг олох хэрэгтэй. Тэнд 100 их голын цэрэг байгаа. Тэнд хишигтэнгүүд байгаа. Харин өшөө дахиад 100-аад хишигтэн цэрэг хүрээг авна. Эднэрсийг хэвдүүл цэргүүд гэж байгаа юм байна. Тэгэхээр дахиад 200-аад хэвдүүл цэрэг ингэж хүрээ талдаг юм байна. Ийм юмны дунд мөнх хаан хамгаалтанд байгаа. Харин ойрын үед мөнх хаан ямарч хуралтай зарлуулахгүй байгаа. Заримдаа хэрлэнгийн ударал руу явчихад байгаа. Өвөг эцгийнхаа нийслэлийг очиж хүндэтгдэг гэж хэлсэн. Гэхдээ тэр нь хизээ гэдгийг мэддэхгүй. Бид нар цаг алга. Хизээ тийшээ явах юм бэ? Гэтэл хуршаагийн ордонд очиж юм билүү? Мэдэх юм алга. Ойлголоо. Тэр газрыг сайн судал. Тэр ямар газар гинэ? Их эзэн Чингис хаан өөрөө энэ их Монгол улсыг байгуулсны дараа Хинтийн Хөдөөарл гэдэг газар ойролцоо нийслэл байгуулсан юм байна. Тэр хотыг Авраг хот гэдэг юм байна. Одоогийн Хинтийн аймгийн Авраг тосон гэдэг байгаа шүү дээ. Тинчээ их эзэн хаан нийслэл байгуулж ирсэн гэж. Гой. Авраг хот гэдэг юм байна. Их засаг хууль гарахаас өмнө их хаан өөрөө 1206 он хүртэл хөх дэвтрийн хуулиараа захирж ирсэн юм байна. Тэгэхээр энэ бол өвөг эцгийнхээ ёслолыг бахархлыг хүндэхийн тулд мөнх хаан очиж тийш хүндэтгэл үзүүлдэг. Тийш очиход маш их хамгаалттай байдаг. Тэгэхээр 3 хоногийн дараа эсвэл 5 хоногийн дараа энэ мөнгөн модны бүрээ Архангел гоёмсог сайхан хөгжмөр бүрээвлэн тэр үед 4 төрлийн идэ гоожно. Тэгэд баг хуралдаа болно. Тэрний дараа тэр шинэл мөнх хааныг олоод халах бидэд хамгийн боломжтой. Одоо бид нар 64 байгаа. Найдвартай. Ойлгомжтой.
бүх дайчдад бэлэн байдалд гэж хэл. Бүсэлчний газар хонцгоо. Дахиад ойлголоо. Ясэр эзэнтэй. За, хар хоримдоогоо 64 мөргөлч явцдаа хүн ийм төлөвлөгөө зохиолоо. Эльбрусийн их улс, баруун хязгаар, бүргэдийн үр, Аламут, Хуршаахын агуу. Би Кушманыг дуудахдах. Кушман туслах минь наашир. Би үнэн шадруудаа л харагддаг, бусдад нь харагддаггүй. Эртээр нэг зүгээр нэг гараад нэг хөнгөрөхөд амиа алдах шахсан. Бидний дотоод байгаа зөрчлийг бас нэг зохицуулах хэрэгтэй байна. Миний шар хүндэрлээ. Идэх шинжаалга. Миний нас ч гэсэн өндөр гарлаа. Би 80 насыг цоглож байна. Одоо миний хүү 51 настай. Рухаттиныг дараагийн имамаар тодорхойл. Би амьдтай зарламаар байна. Ойлголоо. Хуршаахын дараагийн залгамжлагч. Хүндэд 20 төлөөлөгчд сонсож байгаа үз? Сонсож байна. Тэргүүн өдөрдөгчаа. Би та нусыг хуршаах. Та нар миний тушаалыг бэлдүүлэх үү? Бэлдүүлнэ. Би та нусыг олон жил өдөрдлөө. Одоо би өөрийн хүү Рухаттинд хуршаахын судлыг залгамжлуулах гэж байна. Миний нас ч гэсэн өндөр гарлаа. Аллах Тэнгэр намайг дуудаж байна. Хүү минь судалдасоо. Миний хүүд над өмч байсан шигэ үнчээр тангаргал. Ойлголоо. Шэн хуршаах Аллах Тэнгэр таныг ивэг. Султан, халиф бүхнээс дээгүүр өдөрдөгч бол хуршаах та билээ. Агуу хуршаах Рухаттин мөнх наслаг Рухаттин ибн Мухаммед мөнх наслаг Рухаттин ибн Мухаммед мөнх наслаг. Аллах акбар! Аллах акбар! Рухаттин танд үнчээ илэрхийлж байна. Тушаалаа буулга. Тушаалаа буулга. За, шин хуршаах сонгогдлоо. Аваа. Тав хүн өглөө өдөртөхгүй ягаа вэ? Миний нас ч дээр гарсан. Чи одоо Исмаилидийн шинэ өдөртөгч болсон. Ямар ч л байсан. Монголчууд одоо энэ ч эрхэн цаг хугацааны асуудал болсон. Хүлээгүй хаан хүү энэ ч өдөрдөж ирж байгаа мөнх хааны төрсөн дүү байгаа юм. Тэр бол харигс тогшин. Түүнийг л амийг нь ороочих юм бол Монголын зэрэг зогсно. Ямар ч л байсан Исмаилитуудыг чи монголчуудын морин төвөргөнд гიშгүүлэхгүй гэж надад амлал. Эцэг минь, би танд амлая. Сонсцгоо. Шинэ Исмаилитуудыг өдөрдөгч. Рухаттин шинэ Исмаилитийн өдөрдөгч. Аллах агуу. Аллах нэгүүлсэнгүү. Аллах нэрэнгүйлээ. Таны агуу тушаалыг хүлээж байна. За, Рухаттин ибн Мухаммед шинэ хуршаахаар сонгогдлоо. 2 хоногийн дараа Алиадин ибн Мухаммед болох хуршаах өндөр наслаад мөн шархан нэдгээгүй шархны халуунаас олж насан эцэлсэн байна. Шинэ хуршаахыг ёс төртөө мөнхийн их уул оршуул гэж хэлсэн байна. Хуршаахуудыг хаан нутаглуулдаг байсан одоолтол нууц. Энэ өдөртөгч нар бас нэг газар нутаглуулж оршуулдаг байх нь шүү дээ. Гэхдээ одоолтол нууц. Яг хаан байхгүй юм шиг. Ийм хүн байгаагүй юм шиг нутаглуулдаг. Тэр маш их нуудаг байжээ. Зүгээр таамаг дэвшүүлье. Эльбрусийн их улсын мөнх цасанд очиж нутаглуулдаг байсан ч гэж болно. Зүгээр нь бол зүгээр таамаг. Өөр юм алга. За ингээд шинэ хуршаах Рухаттин ибн Мухаммед сонгогдлоо. Энэ хүн бол 51 настай. Одоо
нилээн ааваас амар юм сурсан хашир хүн байлаа. Миний даалгавар, миний эцгийн өмнөх тушаал хിവэрэ Мөнх хааныг алах гэж хэдэн хүн атсан. Эндээс ясэр 50 хүн аваад явсан. Нэмж араас нь хүн явуулах уу? Одоо хүлээгүүгийн цэргүүд дэндүү олон байгаа. Хангалттай. Харин манай мэдээлэгчдийн хийснээр замдаа 13 бүргэдийн хашаашинтай нийлсэн байна. Тийм учраас тэд нар бараг 64 л олоод хар орнуудад очсон байгаа. Одоо дунд даацд байгаа бүх бүргэдийн өрүүдийг бүгднийг устгах чад байна. Цорын ганц манай төв болох Эльбрусийн их Аламут үүр байна. Тэгээд Ирак, Сирийн нутаг дээр л үлдлээ. Селжук нутаг дээр байсан бүргэдийн өрүүд бүгд устгагдсан. Баялгаа бүгд тоноолсон байна. Харин Аббасидийн удам ухсааны Султан 2 дугаар Халиф 2 дугаар Мустасын танд 1000 илжиг алт явуулсан л да. Гэтэ таны аавд явуулсан юм. Та үнийг яаж асуулахаараа мэд. Хүлээгүүгийн амийг яаж харах вэ? Энэ бол аюултай. Дэндүү аюултай. Маш хэцүү. Бараг бүтэт хэцүү байна. Хүлээгүүг хороож ирснээс илүү Мөнх хааныг хорооцсон нь арай амар гэж бодож байна. Мөнх хааныг хэрэг хороочих юм бол хүлээгүүгийн зэрэг буцаж таарна. Олон жилийн өмнө ариун ромд туссан Монголын эзэнт гүрэнд юу тохиолдлоо их хаан өгөөдөө тэнгэр талхад буцаа эцтэй. Би чамаас нэг асуухгүй шмаа. Чи олон жил бидэн зүтгэж явсан. Чи бараг 17 наснаас ахуулаад үнчээр зүтгэж явсаар байгаад өнөөдөр чи 46 хүрлээ. Муртазан өгөө тааныг хороосно. Энэ бол нууц. Зөвхөн та мэдж болохгүй. Таны өмнөх хөр шахал мэдэх ёстой. Үүнийг хийж болохгүй. Хэрвээ би Мөнх хааныг хороочвол яах вэ? Энэ нууцаа таал мэднэ. Таны дараагийн залгамжлагчид хэлэх хоройтой. Энэ бол Исмаилитийн хатуу дүрм. Хуршаах шадруудын хооронд, хуршаах дайчдын хооронд, хуршаах албадуудын хооронд зааг гэж байдаг юм. Агуу хуршаах минь. Ойлголоо. Хүлээгүүг болж игэл алах гэж чигээрээ. Энэ талаар би бодъё. Тэгвэл явж болно шүү маа. За, шинэ хуршаах сонгогдож байлаа. Монголын тал нутаг, Монголын эзэнт гүрний нийслэл Хар хором хот. Мөнх хааны Төмөн амгалангийн ордон, Мөнгөн модны хойд хөргөө. Мөнх хаан яг энд байгаа юу? Бага. Тэгэхээр тэр дээврээс нь ороход яг эвдэгт юу болж байна? Болно. Энэ хэсгийг ихтэй хондгүй юм. Үгүй. Яг энэ л хонж байгаа. Тэгвэл орё. Бүгд очроо. Явцгаа. Юу мөргөлчд вэ? Харахгүй шүү энэ ч мөргөлчд байх хоройтой. Одоо хэвтүүлүүд ажиллаж байгаа. Хэвтүүл зэрэг ажиллаа хийж байхад бүгд хэвтэй байх ёстой. Хэнч босоо байж болохгүй. Та нар чинь юу мөргөлчд вэ? Мөнх хаанд бид нар мэдээ дуулгасан юм аа. Маргааш өглөө дуулахгүй юу? Үгүй ээ, бид нар Мека хотоос ирсэн. Агуу их Кабад очиж адис хүртсэн билээ. Аллах Тэнгэрийн мэдээг Мөнх хаанд хүргэх гэсэн юм. Аллахын мэдээч бай. Агуу бурхны мэдээч бай. Хамаахгүй. Мөнх хаанд хүрэлж болохгүй. Одоо буццгаа мөргөлчдөө. Хизээнээс шашны гадуурхдаг болов. Мөнх хаан Монголын эзэнт гүрний хуулинд шашны гадуурхгүй. Гэхдээ оройн цагийн дүрм гэж байдаг юм. Энэ бол яг засаг хуулинд байгаа. Хэвтүүлийг ажиллаж байгаа тохиолдолд хинч босоо байж болдгүй юм. Та нар буццгаана уу? Ойлголоо. Сарайгаа харуулдаг нь яаж байгаа? Та нар шиг исламын мөргөлчдийг зөндөл харсан. Цээжилж ав гэж хэлэх гэсэн юм. Яг утгаа шидэж байгаа. Олон юм ярьж байхын хооронд өөдөөс байлдахгүй яв та. Орцгой.
Лэл хуршаа. За ингэ жаргал. Байсан. Тааныг хамгаалаарай. Тааныг хамгаал мэдээ. Гэт одоо гэдэг бүрээ үлээж байгаа шүү дээ. Нэг ивэр бүрээ. Яг тийм бай. За яг ингээд нөгөө нэг юунууд нь орж ирж байгаа. Хэвтүүл цэргүүд гарч ирээд. За ингээд өөдөөдөөсөө амар байлтан болоод ирлээ. Шидлээ. Дэлбэрлээ. За ингээд бамбаагаар хаагаал одоо яаж нөгөөдөл чинь орлоо. Жад ташуурсдаг бүх юмар зэвсгэлж чиглэр утгаа шиднэ. Хутгаа шиднэстэй амар байлтан болоод ирлээ. За яг энэ 64 цэрэг 150 цэрэг рүү дайсан. За яг ийм айхтар ингээд гиндүүлээд ороод ирсэн болохоор нөгөөдөл чинь шууд одоо шөнийн хэвтүүлүүд чинь гарч ирээд байлдаж байгаа. Хурдхан шиг дээш ороодгооч. За яг ингээд байлдлаа. Дундуур нь шургад. Гэтэ маш сонирм. Өөрмөц нэг ингэж байлдаад нэг цэргийн хажуу зогсож байгаа. Нэг ард нь гарч байгаа юм шиг. Маш түргэн хөдөлгөөнтэй зүгээр ингээд эргэлдэж өнгөрч байгаа юм шиг тийм хэлбэрээр байлдаж одоо Монголын цэргүүдтэй байлдаж байгаа. За бас ингээд нөгөө хэвтүүл цэргүүд нь бас ингээд байлдаж байна. За яг энэ хэвтүүл цэргийн тулдаан бол нэлээд айхтар ширүүн болсон. Энэ бол Хар Орон хотод яг энэ мөнгө модны ойролцоос маш том тулдаан. За ингээд 64 цэрэг ингээд нөгөө дохоогоор ороод ирж байгаа шүү дээ. Байлдлаа. Аль дэшээ гараад ясир тийшээ оч. Наад мөн хааны өргөө тэр хүн дижээ. Очоод хороогоотгооч. Ойлголоо. Касим. Хирааж чи натамд яв. Умар чи нөгөө талаар нор. За ойлголоо. Маш хүрээд ирцгээ. За ингээд байлдлаа. За ингээд ингэж л одоо ингээд яаж юм. Бүх хэвтүүл цэргүүд ингээд хомигдаад ороод ирж байгаа байхгүй. Нөгөөдөл чинь тэслэгчээ шидлээ, дуусглаа. Бага тэслэгчээ бүгднгийн шидэж байгаа. Дуусны дараа яг ингээс чиглэрүүдээ гаргалаа, шидлээ. Араасаа гаргалаа, шидлээ. За ерэн ташуураар ингэж байлдлаа ч гэдэм үү. Өөдөөс нь бамбаагаар хаагаад байлдах ч гэдэм үү. За энэ бол нэлээд ширүүн тултаан болсон. Мөх эзэнтэй. Болохоо байлаа. Төгшөө зарлж байна. Гадаа юу болов? Гадаа хэвтүүл цэргүүд байлтаад байна. Аль босъё. Юу болоод байгаа юм болоо? Алюминий сэлмаа энд байна. Хэрвээ хин дээрээ таг мэдчихв. Ойлголоо. Өнөөдрийн хэвтүүл цэргийн өдөртөг чин байсан. Мөрөлдөө байсан. Мөрөлдөг яралтай дууд. Ойлголоо. Мөрөлдөө гэхдээ одоо хаанигтай байлдчихлаа байх. Энэ нэг л хүмүүс орж ирлээ. Энэ яг юу болж байна? Би бодохдоо ассасинууд байх гэж бодож байна. Шаргадч болохгүй шүү. Тэд нар сэлмнийхаа мясныхаа хэрэн дээр хорт ургасан байгаа шүү. Ойлголоо. Түргэл. За одоо ингээд хаан танаад өргөндөө байж байгаа хэрэгтэй. За ингээд 10 20 хэвтүүл зэрэг мөн хааныг хамгаалсан. Гадаа нь бөөм байлт юм болж байгаа байхгүй. Тэр их сонь ташуурдлаа. Ташуураа ингээд шидлээ. Ассасины ташуур. Очоод бараг 8 9 салаатай нүүр онлоо. Орончтой тийм толгоомол татдаг. Тийм. Бас их сонин. Тэгээд одоо ер нь одоо гарандаа ингээд худаг ингэж хийх маш их юм байгаа. За яг ингэж байтал яг дээвэр дээр 4 5 6 он гараад гэсэн. Дээврээс орж ирэх чинь штэ. Наад бол чи дээврээс орж ирэх чинь. За нэг ашигшин ирлээ, хассан ирлээ. Сүх цоглоо. Сүгээр цоглоо. Дээврийн хэмжээний тодорхой хэмжээгээр эвдээд нүх гаргачихж байгаа штэ. Хутга шидлээ. Тэр хутга нь жижиг хутга. Ардаа юм нүхтэй, олстой. Шигдлээ. Доошоо шигдлээ. Бүтэн шигдэж ороод буцаж орж ирэхдээ тэ үсэх шиг иштэй болохоор зэрэг буцаад татагтаад гардггүй. Өөрсдөө тэр хутганд ойцсон байгаа. Нүх рүү орлоо. Дээшээ яг осоор ингээ буугаад. Ингээ ороод очиж байгаа. 3 4 лээ. Яг тэр дээврийг эвдээд 3 4 хашишин бууж ирж байгаа. Араас нь. Тэгэхэд яг 3 хашишин дээвэр дээр байгаа байхгүй. Наа дээвэр дээр байгаа хашишинууд авлаач. Исмаилитуудыг бүгдөө наад бол чинь Исмаилитууд бүгдөө орж ирж байна. Дээвэр дээр байгааг алаач. Харуулаа дээвэр дээр байгаа хашишин сумнаас бултлаа өнхөрлөө өөдөөс нь харуулаа адилхан харуулаа. Тэр оруулахгүйгээд дээвэр дээр байгаа нууд нь. За яг ингээд яаж юм 3 4 5 хүн доошоо буулаа. Өргөний нэг лөө. Хаана гэлээ? Энэ гэлөө. Хашгараад нэг нааш. Moo Исмаил нааш чи. Наадах зур наадах айл бол холдвол дараагийнх нь за ингээд одоо ингээд 5 6 хүн дотор нөцсөн байлтаад ирлээ. Ингэж байлдаад хэрглаа. Одоо ингээд зоолоо аллаа дараагийн өрөөнд орлоо дахиад нэг хэвтүүл зэрэгтэй даралсан. Дахиад тэр хэвтүүл зэрэгтэй нэг байлдаад яг ингээд ороод ирж байгаа юм. Маш мэрэгжлийн байлдаж байгаа. Эдгээр бол
Энэ бол ер нь аимшигтай энэ Персийн түүх чинийг ямар сайн гаргав. Бүр юм баг өнгөтөр бичсэн юм шиг. Ер нь за үүгээрээ би хэлье. Би кино зохиож фантаз яриаггүй. Намайг ч одоо чиний фантаз тэндэл юм багуз түүхийг ингэж зохиохгүй. За одоо арайчтай дэнтэй түүхээрээ үлдэн. Чиний наадныг зохиож байгаа юм ёстой хинт хэрэгтэй. Энэ бол арай хэтрэлдэ гэж намайг одоо шүүмжилж болно. Гэхдээ Перс энэ арабын түүхчд энэ талаар нь хашишины түүхтэр маш сайн бичсэн байгаамаа. Би энэ бичснийг нь уншиж судалчаад чадан ядан та бүгддээ entertainment байдлаар ярьж өгч байгаа шүү. Тэрнээс ч би ганц ч юм зохиогоогүй. Түүхийг худлаа ярьж болохгүй. Түүхийг гуйлж болохгүй. Түүхийг зохиож болдгоо маа. Хамгийн гол нь тухайн цаг үед юу болж исэн талаар тал талаас маш олон судлаач нарын судалгаан дээр ингэж гардаг юм аа. Тийм болохоор зэрэг та бүгд хэрвээ энэ Ассасины түүхийг Персийн судлаач нарыг, Арабын судлаач нар Монголын талаар байлдааны түүх буюу Монголын эзэнт гүрэнтэй одоо байлцсан түүх, Монголын эзэнт гүрэн даян дэлхийд ноёсон түүх, Евразийг дамдан хилдсэн нүүдэлчин эзэнт гүрний түүх хэмээх энэ Араб Персийн судлаач нарын, түүхч нарын энэ судалгааг хэрвээ өөрсдөө уншвал миний хэлсэн болгон борог бүгд үнэн шүү гэдгээ би бас хэлмээр байна. За тэгэхээр яаж юм? 5-6 хүн орж ирлээ штэ. За орлоо, байлдлаа. Маш сайн байлдж орж ирж байна. Гаднах хүмүүс нь бөөн байлдаан болоод за ингээд нэг хэвтүүл цэрэг нэгийг ингээд сэлмээр зөхөд хариуд нь чичлүүр утгаар зоохч гэдэг юм уу? Яг цуг ухаж явах жишээтэй ч юм уу? За яг иймэрхүү болсон. За яг ийм байлдаан болоод ингэж бил. Та өшөө орж иж байна. Эдгээр ороод ир чинь дотгошоо хамгаал. За ингээд ороод ирсэн. 3 ашишин орлоо. Мөнх хааныг 3 хүн хамгаалчихсан. 5 хамгаалж исэн. Дайрлаа. 5 хашаашинтай 3 хашаашин байлдлаа штэ. Биш 5 одоо хөвтүүлтэй 3 хашаашин байлдлаа. Маш хурдан уран хөдлөөл ингэж гараад чичлүүрээр ингээд хутглаад хүзүүгийн чи гэдэг юм ингээд хутглаад ингээд гараад ирж байгаа. Ясэр одоо наад чиний их чи үүргээ биелүүд. Касим би эднүсийг тогтоожээ. Хирааж би энэ талаас би хой талаас эргэцгийг бүгдийн ганцаараа тогтооно. Ясэр одоо чи ор. За ингээд ясэр ороод ирсэн. За ингээд мөнх хантад харцсан. Байлдлаа, мөнх хаан байлдлаа. Сэлэм байлдлаа, цоглоо дахиад яалаа. Ишээр 2 болголоо. Сэлмээ 2 болголоо. Сэлмээ эргүүллээ. Байлдлаа, цоглоос мөнх хаан ч нөр бас айгуу сайн байлддаг юм байна. Айгуу мундаг хүн шүү дээ. Айгуу сайн байлддаг. Яг ингээд сэлмээр ингээд явлаа. Яг ингээд тогтоогоод мөнх хааныг дарлаа. Мөнх хаан хариуд нь эндээс сутаг аваад шууд бултлаа, дахиад байлтлаа. За энэ хоёр ноцолтлоо. Дээр дор өнгөрлөө. Бас дахиад өөдөөдөөс бослоо дахиад арил. Яг амар юм болж байгаа юм. Мөрлдөө алунаад наадуулаа дотгошоо орооч ээ, дотгошоор хааныг орж хамгаалаач ээ. За мөрлдөө орлоо Хирааштай таарцсан. Хирааш тэр хоёр байлтлаа. За ер нь амар маш сайн байлцаа Хирааш тэр. Яг тэгээд байлдж хагаад шууд сэлмээрээ мөрлдөөгийн яг хоолоон дээр ингээд тулгаад ингээд яг одоо ингээд зүсгэд ойрхон боллоо. Яг ингээд хоошоо баганд ингээд тулцсан байж идэл аз болж нөгөө хит хутхан түлхэгдээд гараад ирж байгаа байхгүй. Тэнгууд нь хит хутгаас уулаад хүзүнд нь зоогоод тэр чигээр гарчиж байгаа байхгүй. Хаантаа ингээд за яг ингээд яг ерөөсөл багаа ингээд юм авсан битүүс сахалтай ясэр яг мөнх хаан руу дараад мөнх хаантай амар байлдаж байгаа. За энэ хоёрын байлдаан бол ер нь тэгэл сандал ширээ унгаагаал ингээл байлдаан бол маш сайн байлдсан. Ясэр бол ер нь амар асасын хүн шүү дээ. Айгуу мундаг дайчин. За хоёр сэлмэ эргүүлээ дахиад байллаа. Мөнх одоо бамбаагаар алхлаа, байлдлаа. За ингээ бамбаагаа алдахад хутгаа гаргалаа ч гэдэм юм. За яа ингэж байлдаж хагаад яг тулаад яг мөнх хаан ингээд гарч чад хариуд нь ингээд яаж байгаа байхгүй. Өөдөөс нь тэнцээд босоод ирж байгаа. Яг тэгээд босоод ирэнгүүт дахиад ингээд дахиад ясэр сэлмэ эргүүллээ, дайрлаа, хамгааллаа. Яг ингээд тулаад ингээд яг ороод ирэнгүүт яг араас нь гэдэг ороод ирж байгаа байхгүй. Яг ясэрийн араас. Яг сэлмэн яг мөнх хааны ийш орж яг гэдэг. Сэлмийнх нүзүүр ингээд татах гал орж ирчихсэн. Тэгэд араас нь орчиж байгаа байхгүй. Шууд жад орж ирээд суулгалаа. Юу болж байгаа нэ вэ? Хаандаа зүгээр үү? Зүгээрээ яахаараа Исмаилитууд миний ордонд орж ирдэг байна. Чи хин бэ? Яах гэж? Агуур шахын
Ассасины чичлэр утганаас Исмаилитуудын дайснууд хизээч амд гардаггүй. Ахын дүүс маань ирэх л болно. За яг ингэж хэлсэн. За яг ингэж яг мөнхөн алуулах гэж байгаа байхгүй. Яг ингэ сэлмэн дээрэл яг хүзүүнд нь яг ингэ барьцсан энэ орчин насалтж байгаа шүү дээ. За яг араас нь хэвтүүл цэргүүд амжиж ирээгүй бол дөрвөн цэрэг амжиж илж ясэрийг чадлаагүй бол. За энэ бол мөнхөн бол бас л эрсдэлтэй байл. Исмаилитууд хүлээгүй гэж нэг юм ямар юмараа идүүсийг наашаа гаргацдаг байна. Алуу гадаа гарыг. Бүгднийг бүгд устгацсан. Алуу гарцгаая. Гарцгаая. Энд чи юу болж байгаа чинь энэ вэ? Тоол. Яагараа энэ Исмаилитууд энэ чи хар ойронд ирээд миний ордонд орж ирж намайг алах гэж оролддог байна. Хаанта бид нар мэдсэнгүү. Яагараа мэддэггүй. Би өөрийнхөө төмөн амгалангийн ордонд амар тайван унтаж болох уу? Та нар надад хэлээд гэлтэй. Мөрөлдөө. Өнөөдөр чиний ээлж үсттэй. Тийм ээ. Гэхдээ эдгээр мөргөлчийн дүрээр хурж иж гиндүүлсэн байна. Бүх шашны, бүх сүм хийдүүдийг бүгднгийн ямар ч хурал хийхийг хоригл. Худалдаа арилж ягч гэсэн хэд хоног хоригл. Эн чинь юу болж байгаа чинь нэ? Арай л зүсээг байна хаант минь. Эдгээр чинь манай тэгээд шархтан сэргүүд яасан. Шархтан сэргүүдний хөдөлгөөр татвас хийгээд үцгээсэн. Эдгээр сэлмэндээ үзүрт нь хорт урагт юм байна. Ойлгомжтой. Бүгдийг нь энэ оолоодох. Игнүүлээд их. Хэдэн хүн байна? 62 байна ирэх юмдээцээ. Хаант минь 62 байна. Өшөө хэд байгаа. Өшөө хэд нуугдсан. Хэд нь ингэж харах шин орж ирэх үү? Хэд намайг энэ тэнд явж байхад дайрах уу? Би та нарт хэлж байгаа шүү. Исмаилитуудын чичлүүр хутаг хаанаас л хаанаас гарч ирэхэд бэлэн. Бүх тагнуул туршуулгын ажлуудыг бүгднгийн тултал нь ажиллал. Бүх Исмаилитуудыг нуугдсан Исмаилитуудыг ол тэр хүлээгүүрүү яаралтай илчээ уулаач. Исмаилитуудыг дор нь устдаг. Бүр бүгдийг устгаараа нэг ч хүн устгахгүй бол хүлээгүүгийн толгойг нь өөрийн биеэр аавна гэж өөрт нь яаралтай хэл. Ойлголоо эзэнтэй. Сонсон бол тэгээд илчээ уулаач. Ойлголоо. Хөөе, Абдулла. Чамд юм уу? Тийм ээ. Хусей, чи бас амтгарч. Тийм. Чи яаж амтгарч? Монгол цэргийн сэлмний иш миний толгороо зохиод би ухаалтсан юм аа. Тэ байж л сэрсэн чинь харин толгоноос гараад нэмэгдсэн чинь ахын дүүс маань бүгдээрээ энэ чи хүчгсэн байна. Шивдэл амдулсан бол та. Чи яав намайг хэвдүүл зэрэг бамбаагаараа зохиод унгацсан. Тэгээ саяхан сэрсэн чи чамааг л харлаа. Мөнхөн тэр байна тийм биз. Одоо хэвдүүл зэрэг алхлаад байна. Уулын сумны үзүрт би наж могоо хорт ургацсан байгаа юмсан. Хэвдүүл зэрэг алхлаад байна. Харуулж болохгүй байна. Дэндүү хол байна л та. Яг уу. Дараа очрын олё. Ахын дүүсийн өшөөг дараа авъя. Одоо хэвдүүл зэргүүд бүгдээрээ мөн хааныг тойрцсон байгаа. Харуулаа өнөөдөр тэр чигээр 2, 3 дахин, 5 дахин, 6 дахин илүү сайжруулна. Хоёул өнөөдөртөө төр зүр архи дараад нь харуулын алба. Хамгаалтанд буурсан дээр орё. Өөр аргалах. Мөргөлж байгаа уцамс. Ёй. За ингэж 2 хүн явлаа. 2 хүн амьдэлдсэн. Үгүй нэрэ ахтар юм аа. Архамны. Зайдуу сүм байна уу? Хар ормын ойролцоо сүм байж болохгүй. Зайдуу нэг сүм байх хэвээр. Нэг сүм рүү ороод гай. Мөргөлж байгаа уцамс. Халуу. Наад зэрэгсгүүд айл юм чинь угаадах. Энд чинь жижиг гол гарах байна. Цусаага. Чайл юм чинь нэг хартай миний яг энэ нэг задарсан байна. Оёотгоо дараад нь хартай мэгний амтур гэдэг. Ойлголоо. Хусейн одоо тайвшир чи бидэрийг хинч өгөөгүй. Ойлголоо. Абдулла бити өглөө. За яг ингээд толгойн эсгийнх нь ингээд ойж байгаа байхгүй. За одоо болсон. Алуу хартай мэгний амтур гэдэг. За. Одоо хөөе зайлэг минь чи багхан шиг сорилдээ гэдгээрээ. Тэгнэ Хусейн. Тэгнэ Абдулла би баг сорилдээ хэлэх байх уу? За одоо ойс. Өөрийгөө басан таралтаа. Даж үйж хартай мэгний амтур гэдэг чи. За нэг зурмаг шиг юм төрглээ. Тэмэг сүмрөөрэй. Зэвсгээ нуснаа. Нус.
Хоёуд дуулга тайл. Мөргөлч яв цамсараа. Ойлголоо. Шүн болж байна. Агуу Аллахын илч байна. Орцгоо. Аллах инэрэнгүй билээ. Аллах нэгүүлсэнгүй билээ. Тийм ээ. Та нар чинь ийм шүн явж байгаа юун мөргөлчд билээ. Бид нар Мекагаас ирсэн юм аа. Гэтэл мөн хааны ордонд бөөн шууган болоод Исмаилитууд дайрсан сурагтай байлаа. Харин бид хоёр бол алс хол Мекагаас ирсэн юм аа. Кабад очиж мөргөчөө түрээд ирлээ. Аахан дүүсээ та нар ирэх биш. Энэрхийн баг үстэй. Энэрнэ. Дотгош орцгоо. Та хоёрт өнөөдөр өгөх юм байгаа домтоос үү гамбар байна. Маргааш буурчин газраас хоол хүргэж өгье. Манай сүмийнхэн сайн хоол хийдэг юм л да. Манай сүмийн тоогоо сайн хоолдох байх. Өнөөдөр хоёрын байх газрыг чинь заагаад өгье утгагүй. Ойлголоо. Битээсэж авахлаараа ухсан. Ойлголоо. Наад домтоос үг авах. За ингээд гамбар идлээ суулаа. Хоёр ийшээ морилно уу? Өнөөдөр хоёрын байх. Хоёрын өнчих газар чинь. За ингээд өнчих газар орлоо. Нэг үрлээд. Тайвшраад амрыг. Хэд хоногийн дараа харуул буужалтаараа тэр цагт ахын дүүсийнхээ өшөөг авна. Хуршаахын даалгаврыг заавал биелүүлэх ёстой. Мэдж байгаас усаа. Мэдж байна Абдулла. Аллахын нэрэг. Хуршаах агуу. Тийм ээ. Хуршаах агуу. За. Одоо амрыг. За ингээд нэг хоёр нөхөр жоохон зайд усм руу ороод ногтчихлаа. Бас айхтар юм аа. Нэр одоо ер нь бас яг энэ одоо баг мөнх хааныг алах сүүлийн оролдлол юм шиг байна гэж би тийм л юм шиг байна. За ингээд ямар ч байсан бид нартай хамт үзэж та бүхэнд маш их баярлалаа. Бас бидний түүхийг бас төвчээртэй сонсон та бүхэнд баярлалаа. Бидний үйл хэргийг дэмжиж лайк, subscribe дарахаа үзэж та бүхэн битээ мартаарай. Ингээд энэ удаагийн дугаараа энэ хүрээд төр завсарлаад дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.